За сайн бацхан уу бүгд энэ өдрийн минь төргийг өнөөдрийн уншлагаараа та бүхэндээ хамгийн эргэлзээтэй сэдв болох энэ тэр хүн таньдаг гэрлэхүү та ярийн ирээдүйдээ ерөн суух гэсэн сэдвээр уншлага хийхээр бэлтгэсэн байгаа. Яагаад энэ сэдвийг сонгож байгаа вэ гэх юм бол хүмүүс маань ер нь эргэлзээтэй харилцаа хүнийг хамгийн их туйлдуулж, зовоож, шаналгадаг зүйл юм шиг санагдсан. Ер нь энэ уншлагуудыг хийж байх хугацаанд за тэгээд хүмүүстэй ингээд харилцаа ярилцаа, сэтгэл зүйн зөвлөгөө талаасаа ингээд ярилцлага хийгээд эхлэхээр хамгийн хүнийг ингээд сэтгэл зүгээр нь зовоож байдаг зүйл бол тодорхой бус харилцаа байдаг. Тийм болохоор та эдтэй бас хэрэгтэй хүнд нь хэрэгтэй юм болов гэсэн үднээс энэ сэдвийг хийхээр бэлтгэсэн байгаа. За өдрийн манд хувьд та бүхэн маань 1-р групп, 2-р групп, 3-р групп. Тэгээд сонгосон хүзрээр нь уншлагыг хийж өгөх болно. Таад маань харж байгаад аль таалагдсан хүзрээ сонгоод уншлага авах боломжтой. За бас нэг зүйлийг сануулж хэлэхэд хүзэр энэ уншлага маань нэмэлт хэсэг гэж байхгүй. Гэхдээ таад маань цаашаа дэлгэрэнгүй тодорхой хариулт авахыг хүсэх юм бол миний Instagram болон Facebook-оор холбогдоод хувийн уншлага авч болно. Тэр нь бол чөлөөтэй байгаа хоёр группийн нэг шалгалт энэ хэсгийг чи. За 1-р группийн маань энэний шалгалтыг хийхэд ямар зүйл гарч ирж байна вэ гэдгсэн чинь за энэ группэд байгаа хүмүүс ер нь энэ харилцаагаа өнгөрсөн хугацаанд бол нэлээ хувь зайны харилцаа байна. Бид хоёр баруун зайны ханууд байна гэсэн утгаараа хүлээж авч байсан гэж харагдаж байна л да. Магадгүй ингээд энэ дотор үзүүлж байгаа хүмүүс маань дээр үеийн ч гэж тэ нөгөө нэг сургууль зордог байсан эсвэл нэг цэцэрлэгт учирч байсан. Магадгүй ингээд яг танилцаад ирсэн чинь нэг дугуулын секцэд явдаг байсан ч юм уу. Ямар нэгэн байдлаар нэг газар эсвэл амьдардаг байсныг хороолол нэг тэгээд тэр нь дайдээ тэр мэдрэмжийг маш их хүчтэй татсан юм байна. Битээрс үнэхээр хувь тавилангаар учир штэ. Битээр өмнө тэгж танилцсан байсан байлээ штэ. Битээр хамт нэг дугуулмж явдаг байсан байлээ. Эсвэл битээр нэг хамт нэг газар ажилладаг байсан юм байна гэсэн байдлаар ч юм уу. Тэрэн дайдын маань сэтгэл зүрхийг үнэхээр их татсан гэж харагдаж байна. Энэ гэхдээ дийлэх хүмүүсийн маань хувьд. Тэгээд энэ харилцаанд гэхдээ яг та эдд маань тэрхснийхээ хэрээр маш их ирч хүчийг өгсөн. Ирч хүчийг, урам зориг, за нэг хэсэг таад маань ингээл энэ хүнтэй уулзрал аягүй их ялцаал аягүй гоё мэдрэмжийг аваад ирч хүчтэй болоод сэтгэл санаанд хүртэл ингээл дээшлээл тэ магадгүй даавнаас ингээд сэтгэл санаагаар унтчихсан нэмээс хүмүүс маань байгаа бол энэ хүнтэй уулзснараа таад маань өөрсдөө их хэтгэлийг маш их олж авсан гэж харагдаад байна. За тэгээд одоогийн байдлаар дээр ямар байна вэ гэхээр буцаад нөгөө харилцаа чинь нэг тийм хүнд дарамттай таад маань нэг л тийм төвхтэй мэдрэмжийг өгөөд байгаа гэж харагдаад байна л да. Гэхдээ энэ ажилд хүрэх гэхээс илүү харилцаа тал дээр надад илүү мессеж орж ирж байна. За баг зэрэг цөөх хүн дээр маань яг одоо яг амьдрал дээр ч гарч ирж байгаа зүйл ажил, сангуу, сурлаг хөдөлмөрөөс болоод нэлээ дарамтыг мэдэрч байгаа. За стресс, магадгүй бүр депрессив ч юм уу тэг ядралтыг тэр ажлаас гармаар тэр хичээл сургуулаасаа ерөөсөө солимоор ч юм шиг тийм мэдрэмжийг аваад байна. За дийлэнх хүмүүсийн маань хувьд харилцаан дээр ер нь ингээд нөгөө болж бүтгүй зүйлс гарч ирж байгаа. Би биенээс эсрэг тэсрэг байснаа ойлгож байгаа гэдэг юм. Эсвэл би бидэд яг үл ойлголцол гарч ирээд тэрэн тайдд маань нэлээд дарамттай би биенээ ойлгож чадахгүй тийм зүйлс маш их байна гэж харагдаж байна. За энэ дээр бас нэг мессеж орж ирж байгаа нь юу гэдэг юм бол харилцаанаар уг нь бол яг энэ маань нэг хүрдний хүзэр амьдралын хүрдний хүзэр гарч ирж байгаа юм л да. Арай утгана гэдэг юм бол өөр зүйл байдаг. Гэхдээ надад орж ирж байгаа мессеж юу вэ гэдэг юм бол 3 дахь хүн гэсэн утгаараа орж ирж байна. Бүр үнэхээр хизээч би энэ хүзрийг ингэж тайлбарлахгүй. Гэхдээ яг зүгээр л миний орж ирж байгаа зүүн савын мессеж гэдэг юм бол харилцаан дээр 3 дахь хүн байгаад байгаа нь та хэдийн маань тарамтанд очуулж байна. Яг тэгэхээр энд нэг тийм нүдэн болгоцсон харанхуу тийм хүн байгаа байхгүй юу? Нөгөө хүмүүс нэгэд аягүй аз жаргалтай байгаад хахад яг таал тэр зүйлийг ингээ олж харахгүй байгаа бодит байдлаас тийс өөр зүйлийг хараад тэгээд ингээд
болгож бүтээх гээд байгаа гэсэн ерөнхий багцаасан мессеж маань тэгж орж ирлээ. Үнэхээр ингээд тэр хүн дээр чинь улаан туг гараад та ингээд сэтгэл санааны хувьд за магадгүй ингээд амьдралын хувьд би физиологийн хувьд ч магадгүй ингээд тохирлыг амсч иж болон цохролт, ядралт, стресс, дарамттай. Тэгэд тэр нь яг хүчин шалтгаан нь юу вэ гэдэг юм бол ардаа тийм өөхөн танаас өөр сонголт байгаад байгаа байхгүй харилцаан дээр. Тэгээд тэрийг та хэд маань юусэн анзаарахгүй нэг нүдэ болгоцсон юм шиг тэгсэн. Тэгээд тэн дээрээ ингээд бид тэр угаасаа хувь тавилангийн хосууд бид тэр өрн заяар учирсан ч юм уу тийм бодолтой байгаа. Яг нүдэ болгоцсон. Өөрийнхөө мэдрэмжинд итгэхгүй тийм хүмүүс байна гэж орж ирж байна. За одоо дэлгэрүүлээд таны болсон маань нэгдүгээр бүлэг маань сэм ийм нэгдүгээр бүлэгт бодох юм бодох юм гэдэг харцгаая. Яг энэ бичлэгийг хийгээд нэгдүгээр групп ихнээ маань бичлэгийг хийгээд надад маш олон ингэ дуудлага орч ирээд бичлэг дундаасаа ялцчихгүй ингээд тасарчаад байна л да. Тэгэхээр надад нэг тийм амар сонир мэдрэмж орж ирээд тахыг болгоё гэхээр болохгүй байгаад нэг тийм мэдрэмж яг одоо бол би ингээд энэ бичлэгийг хийх ёсгүй ч юм болов өнөөдөр цаг нь биш юм болов гэсэн мэдрэмжийг аваад байхгүй сүүл рүү. Тэгэхээр та хэд дээр ч гэсэн бас одоо бол яг орж ирж байгаа мэдрэмж чинь тийм байгаа хаа. Харилцаа нь ингээд болгочи бүтээчи яг гэрлээгээ тэгэхээр болохгүй ч байгаа юм шиг. Тэгсээр нэ яг ингээд бүтчих юм шиг санагдаад нэг тийм ямар төвхтэй мэдрэмж байгаад ах шиг байна. Болж бүтчихээр хэрнээ болж бүтэхгүй. Уг нь бол би ингээд та хоёр маань ингээд харилцаа одоо орж ирж байгаа мессежүүдийг харж байна л да. Тэгэхээр энэ хүмүүс маань ч гэсэн ерөн та хайтыг маань ингээд зайны ханаа гэж боддог. Яг ингээд бид хоёр амьдрах ёстой хүмүүс гэж боддог байгаа харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд яагаад ч юм бэ? Гинтэл энэ хүн ингэж та хэдээс ингэж цогтцоо. Энэ харилцаанаас юу нэг гараа хацаа харагдчихээн. Та хэд маань нэг харилцаан дээр гинтийн үйл явдал болсон гэдээ харагдаад байна л да. Тэгээд та хэдийг маань ялцчихгүй ингэж орхисон ч юм уу. Яг тухайн үед ингэж уг нь бол өнгөрсөн та хэд тал маш их татагдаад одоо би энэ хүнтэй гэрлэн энэ бол угаасаа л миний амьдрах ёстой хүн гэсэн байдлаар хандаад таснаа. Гинтэл юу болсон мэдэхгүй нэг зүйлээс болоод за энэ нь болохоор юу вэ гэхээр баста орж иж байгаа мессеж гэдэг юм бол нэг өөр зүйл амьдрал руу гинт ороод ирсэн байгаа байхгүй энэ хүнийг гээд ингээд сатаар болсон энэ хүнийг ингээд энэ харилцаанаас гарч явхад түлхэц үзүүлсэн нэг зүйл байна гэдэг чинь энээр болохоор гинтийн нэг тийм за яг жишээ аваад амар том тийм жишээ авах юм бол энэ бол зүгээр жишээ гэдгийг таад маань ойлгож байгаа бах. Өнгөрсөн хугацаанд холбоотой байсан хүн нь гинтигийн хүүхэдтэй гэсэн мэдээ ирсэн ч юм уу. Нэг тийм энэ хүний ингээд энэ үйлдэлээс нь буцаад хүрсэн нэг тийм чухал үйл явдал байгаад байгаа байхгүй юу? Тийм зүйл гэж харагдаад байна. Тэгээ энэ хүний тийшээ үйл хөдлөл авахд маш хурдцтай түлхэж үзүүлсэн нэг зүйл байна. Бусдаар бол хоёрын маань харилцаа бол ерөнхийдөө ийм байсан. Өнгөрсөн хугацаанд. Гэтэ одооныхаа мессеж бол орж ирэхгүй. Өнгөрсөн хугацаанд. Одоо бол угаасаа энэ харилцаанаас түр гарсан ч юм уу, түр завсарлага авсан, өшөө тишээ илүү чиглэлсэн тийм мессеж байгаад харагдаж байна. За одоо та бүхний маань харин бодол мэдрэмжийн төвшин ямар байгаа? Та хэд маань ямар байна? Тэгвэл яа тийм зүйл болчихвоо гэдгийг ойлгоход жоохон төвхтэй мэдрэмж орж ирээд байна л да. Энэ нэгдүгээр группийнхний маань амьдрал юусоо тэр чигтээ баг нөгөө драма гэдэг шиг биш үү дээ. Их маань шүү. Би энд одоо баг хүмүүсийг хэлээгүй. Гэтэ аюу тийм токсик, аюу төвхтэй эдрэгтэй харилцаа байгаа байхгүй юу? Тодорхой биш. За. За та хэдийн маань зүгээс харахад та хэд маань бол өнгөрсөн хугацаанд л энэ хүнтэй очиод маш их аз жаргалтай байж үнэхээр л нэг энийг шахалт нэр гарч ирээд байсан шиг
өөрийгөө мэдрээл, өөрийгөө хайрлал, өөртөө ч илүү нөгөө хайрлаж исэн, өөртөө итгэх итгэл чинь маш их нэмэгдэж исэн. Бүх зүйл тийм шинэлэг, тэгэл нэг хүний нэг тийм сониуч дуралчгаараа нэг хүмүүс тийм бид штэ нэг догдолсон, хөөрсөн, нэг тийм аз жаргалтай, юу бол юг хийчмээр ингээл лийш тийш явсан ч нэг бүх зүйлийг ингээд хайрлаад эхэлдэг яг тийм мэдрэмж байгаа байхгүй гараад ирсэн ч гэсэн байгаль цаг уурыг хараад ингээл амар гоё мэдрэмж төрөөл нартай байх гоё санагдал бороотой байх гоё санагдал ингээл эргэн тойрныхон хүмүүс хүртэл ингээд нэг тийм хайрламар мэдрэмж төрдөг доо тэр дурлахаар тэгдэг нэг мэдрэмж байдаг юм аа. Тэгээд мөн бас юу ярьж байгааг мэдчих байгаах гэж найдаж байна. Нэг амар ингээл өмнө жоохон өмнөөс уйдсан, залхацсан, сэтгэлээр үнцэн тийм байжсэн. Гэт ингээ хүн дурлаад ирэхээр ингээд нэг бүх зүйл гоё өөрийгөө ингээ талент харсан ч гэсэн их тийм гоё нэг юм хийсэн ч гэсэн аюу гоё урамтай, зоригтой тийм мэдрэмж байдаг. Тийм мэдрэмжтэй байсан гэж харагдаж байна. Тэгээ бас л нэг гинтийн зүйл болтон байгаа байхгүй юу? Бас л нэг тийм гинтэл бүх зүйл юм дарамттай ачаатай тэртэй зүйл болсон гэж харагдаж байна. Юу юм бэ гэдгийг эндээс бас ингэ та хэдийн мессежийг харахаар надад бас хоёр мэдээлэл орж ирж байна. Үнэхээр нөгөө хамтрагчийн хувьд хөөгцтэй байсан. За өнгөрсөн хугацаанд юу болсныг би энэ хүмүүстээр бол хэлж мэдэхгүй. Гэхдээ бол таад мань үнэхээр орж ирээд үзүүлэхийг хүсэх юм бол хувийн урьдлага аваарай. Гэхдээ юу гэж харагдаж байна л да. Таад магадгүй энд одоо хоёр хэсэг болоод буцаа хуваагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр миний өмнө нь хэлсэн шиг тэр хүн маань өмнө нь юм хүүхэдтэй болсон, хүүхэдтэй байсан гэсэн мэдээ таадыг маань салгаж иж магадгүй холбоо харилцаа гэж ингээд тусгаарлаж иж. За нөгөө талаар энд нэг орж иж байгаа мэд чинь таад өөртөө хүүхэдтэй болсон. Энэ дээр бол яг илүү тийм мессеж таадын талаас болгоог харахаар тэр нь орж ирж байгаа л да. Тэгээд зутсан шалтгаан нь нөгөөний маань ингээд харилцаанаас гинтлэн гэлзээ аваад тусгаарлагдаж байгаа шалтгаан чинь энэ мэдээ гэж харагдаж байна. Тэгээ энэ мэдээ бол та хоёрын нөгөө нэг хүсэн хүлээгээд тучирсан, төлөвлөсөн тийм зүйл биш байгаа байхгүй хүүхдтэй болж байгаа мэдээ маань юу вэ гэдгээр гинтийн тийм зочирдон мэдээлэл магадгүй та хоёр одоо ингээ хүүхдтэй болохыг төлөвлөөгүй дөнгөж харилцаа эхэлсэн байсан ч юм уу тийм хүмүүс бас энд байгаа штеп. За нөгөө талаар яг нөгөө арай л цаг нь болоогүй байсан тийм илүү төлөвлөсөн ажил зүйлс байсан гадаад явах өөр зүйл сурч мэдэх ч юм уу эсвэл өөр ажил гээд тохирсон байсан. За хоёулаа 2 жилийн дараа хүүхдтэй болно гэдэргээ төлөвлөжсэн чи гинтийн ийм хүүхдтэй болсон мэдээлэл мэдээ орж ирээд ч юм уу энэ дээрээ та бас нэлээд зочирдож хүлээж аваад байгаа байхгүй юу? Би таад бас анхааруулад хэлэхэд хоёр зүйлийн мэдээ байгаа даа шүү. Нөгөөх нь өмнө нь болсон харилцаанаас хүүхэд гарч ирээд байгаа бол одоо энэ дээр болохоор нөгөө талаа юу вэ гэхээр таадын маань амьдралд хүүхэд гарч ирээд байгаа. Тэгээд энэ маань таадыг ч гэсэн жоохон юм зочролт оруулаад дарамттай мэдрэмж төрүүлж яахаа мэдэхгүй байгаа. Нэг болоогүй зүйл чинь гинт болцоо одоо би яах вэ юу хийх вэ одоо нөгөө зүйлс маань ингэчлээ худлаа олчлоо гэсэн тийм аз жаргал гэхээсээ илүү жоохон дарамт шахалтыг аваад байгаа мэдрэмж байгаад байна. Яалтчгүй хүүхдтэй холбоотой мэдээлэл байна хаа. Одоо та хэдийн маань ирээдүйд та хоёр маань гэрэлсэн. За нэгдүгээр группийн маань ингээд үзэхэд угаасаа та хоёр маань гэр бүл болохгүй гэсэн мессеж орж ирлээ. Яалтчгүй нөгөө тутгаараа бас их байгаа юм байна. Тэгэхээр нэгдүгээр группийн маань одоо хамтрагч нь ингээд зогтсон ч юм уу харилцаанаас гараад явцсан тэр чигээр ер нь байхаар байна. Буцаж бол орж ирэхгүй гэсэн мессеж орж ирлээ. Тэгээ ер нь бол нэлээд жоохон сэтгэл шархлуулсан мэдээ мессежүүд орж ирээд энэ ирээдүйдээ та хоёрын маань харилцааны нэр тэгэд магадгүй энэ дэр угаасаа 3 дахь хүн ч гэсэн орж ирж байна. Аюу харамсал гарч орж ирж байна. Харуулсал харамсал тэгэхээр ер нь яг өнгөрсөн зүйлээс болоод та хоёрын маань харилцаа жоохон ингээд төгсгөнүүдээ л гэж надад бол мессеж нь орж ирлээ.
Тэг магадгүй та хэдээс маань ингээд уучлалт гуйгаад харамсал энэ харилцаа үнэхээр нэг тийм харамсалтай зүйл их болж байгаа харагдаж байна. Үнэхээр би таарийн нэг мессежийг уншихаар болохоор бүтээр хувь тавилангаар очирсан юм шиг айгүй сайхан харилцаа байсан байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгэл гинтийн нэг үйл явдлаас болоод таарийн маань тэр сайхан бүхэн нураад унчиж байгаа. Тэг яг үнэхээр таар ингэж жаргалтай байна уу? Би биенээсээ салаад тэр үнэн ч гэсэн ингэж аз жаргалтайгаар салж байна уу гэхээр үгүй аюу харамсал дагуулж байна. Тэгэхээр өнгөрсөн дээр болсон нэг таарамжгүй зүйл амьдрал дээр гарч ирсэн нэг алдаанаас болоод энэ харилцаа дуусчих юм уу даа л гэж харагдчих. За одоо сахиулуудаас нь таалагдсан нөгөө зөвлөмж зөвлөө нөр бүлгаар дараа бичгээ. За эхлээд өөрийгөө хайрлаа, өөрийнхөө хүчинд итгээрэй гэдэг чинь тэр нь болохоор тэг эргээд бүх хүмүүс чамайг хайрлах хүнлэгдээр маш их үр дүнтэй байх болно гэсэн мессеж орж ирлээ. За дээрэс нь йог юм уу эсвэл дасгал хөдөлгөөн хийгээрэй. Энэ нь болохоор чамд илүү амар амгалан сэтгэлийг чинь амар амгалан авчрах болно гэдэг нэ. Тэгэхээр та хэдийн маань одоохондоо энэ цаг үед юу хийх вэ гэхээр өөрийгөө илүү хайрлаад за буцаж ингэж хийх болов нээлэх болов яах бол гэсэн зүйл дээр санаа зовхгүйгээр зүгээр л өөрийгөө хайрлал өөрийгөө тайван байлгах тэр маш их анхаарах хэрэгтэй байгаа юм байна гэдэг мессеж илүү тод орж ирлээ. Тэгэхээр та хэд маань илүү дэлгэрэнгүй мессеж авахыг хүсэх юм бол над руу Instagram, Facebook-ээр холбогдоод ороод ирээрэй. Энэ харилцаа бол нэлийн ээдрэгтэй харилцаа байна. Ялцчгүй 3 дахь хүмүүс холбоотой нэлийн адрамаатай харилцаа байгаа харагдчихэв. Тэгээ бас ингэж яг тодорхой нэг бүлгийн хүмүүстээр ингэж орж ирэхгүй мессеж чинь нэлийн өөр 2-3 төрлөөр ингэ тайлбарлахдаар мессежүүд байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань яг чиглэл болгоод ороод ирэх юм бол нэлээд дэлгэрэнгүй үзэхээр байна. За бүгдэнд нь энэ хүртэл үзсэн хүдэнд нь баярлалаа. За 2 дугаар группийг онцлох гэсэн. 2 дугаар группийг энерги онцлохыг харуулах. За 2 дугаар группийнхний маань хувьд ямар байна вэ гэхээр 2 дугаар группийнхний маань хувьд энд ихэнх нь салцсан. За ер нь ингээд нэг харилцааг дуусгасан гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яг та хэд маань нэг харилцаанаас гараад одоо харин илүү ирээдүгээрээ чиглэсэн за магадгүй ерөн шинэ харилцаанд орсон хүмүүс байж болно. Эсвэл илүү доктортой харилцаанд орсон ч юм уу тий. За нөгөө талаар ингээд гэх юм бол яг харилцаанаас гараад энэ хосоосоо салаад харин илүү өөрийнхөө нөгөө нэг амжилт бүтээл өөрийнхөө хийхийг хүсч байсан ч зүйлс рүүгээ анхаарад өөрийнхөө ирээдүйг за би гэдэг хүн чи яг үлээ би яг ямар карьер дээр би яг ямар юу хүсэж байгаа бэлээ гэсэн өөртөө илүү анхаарсан өөрийгөө хайрлсан өөрийнхөө илүү ирээдүйд рүү чиглэсэн зүйлсээ хийгээд өөрийнхөө ажил санхүү юу ч байж болно те тэн дээрээ өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө илүү хичээж байгаа хүмүүс харагдаж байна. За тэн дээрээ ч илүү тайт маань маш шийдвэртэй тайч байдлаар хийж байна гэдэг харагдлаа. За сэлэмний боол гараад ирсэн, сэлэмний хатан гараад ирсэн. Тэгэхээр та хэд маш шийдвэр дээрээ маш бат зогсож байна. За би одоо энэ харилцаанаас гарах ёстой. Би өөрийгөө хайрлах ёстой. Би илүү амжилттай баймаар байна. Эсвэл би гадаад явмаар байна. Би илүү доктортой харилцаанд байх ёстой. Би илүү сайн сайхныг хүртэх ёстой гэсэн байдлаар та хэд маань яг одооноос өөрийгөө илүү хайрлаж, өөрийгөө илүү сонгож байгаа харилцаан дээр. За юу болоод байна вэ? Харцгаа хэтүүлээ. За нөгөө хүмүүс нь та хэд маань юу бодож байна? Хамтрагчд нь хавар бүлийнхний маань хамтрагчтай нэг юм. За ингэж харахад 2 дугаар бүлгийнхний маань хувьд та хэд маань хамтрагчд нь юу гэж боддог бэ гэхээр өнгөрсөн хугацаанаас ер нь та хэд маань энэ хүмүүс та хэд яг хайртай хайр сэтгэл за тэгээд нэг халуун дулаан романтик зүйлс гэхээс илүү надад орж иж байгаа зүйлс нь
та руу маш их татагддаг гинэ. Хүчтэй татагддаг ер нь ингээл та хэдийг бодохгүй байж чаддгүй тэр тусам бодлын төвшөнд ч нөө мэдрэмжээрээ санаад хүсээд хайрлаад гэд мэдрэмж гэхээсээ илүү энэ хамтрагчдын зүйл дээр бодол логик зүйлс их орж ирж байна. Тэгэхээр таны хамтрагчид 2 дугаар бүлгийнхний маань хувьд хамтрагчд нь илүү нэг бодлоон дагдаг тийм логикон бодит байдал шийдвэр тэр зүйлсээр илүү даган шийдвэр гаргадаг хүмүүс байна гэж харагдаж байна. Гэхдээ 2 дугаар бүлгийнхний маань хамтрагчдын хувьд харилцаа ерөөсөө дуусаагүй харин ч харилцаа ингээд улам л татагдаад байгаа. Тэгээд улам ер нь та хэдийг гээд сонгоцсон шийдсэн та хэд дээр гэсэн шийдвэр нь нэлээд тууштай л байгаад харагдаж байна. За ер нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар та хэдийг гомдоосон ч юм уу харилцаан дээр асуудалтай зүйлс байсан бол харин одоо тэр бүлгэн маань өнгөрсөн дөх тэр асуудлууд нь хамтрагчдын хувьд шийдэгдсэн. Тэр зүйлсийг ардаа орхисон. За тэгээд ер нь өнгөрсөн хугацаанд шийдвэр гаргаж чадахгүй байсан та хэдийг сонгож чадахгүй эргэлдсэн зүйлс байсан бол одоо харин илүү шийдвэртэй байгаад та хэд тэр тогтоод та хэд рүү ингээл нэг тэмүүлсэн, догдолсон та хэдийг яагаад чи ингээд та хэдтэй уулзмаар байдаг, хармаар байдаг, хамт баймаар байдаг тийм мэдрэмж маш их ориглоо тийм хүсэл тэмүүлэл гарч ирж байна. Тэгэхээр энэ хүзрээ ингээд өмгийг харсан ч гэсэн яг ингээд унтарсан байсан гал дахиж дүрлцэж байгаа юм шиг тийм зүйлс илүү харагдаад байх юм. Магадгүй харилцаа өнгөрсөн хугацаанд унтарсан байсан удаан хугацаанд байж байгаа та хоёр маань ингээд нэг хэмээн болцсон байсан ч юм уу. За магадгүй харилцаан дээр жоохон асуудал гарч ирээд биенээсээ холдсон байсан, салцсан тиймэрхүү асуудал байгаа бол эргээд энэ харилцааг ер нь сэргээж иж магадгүй. Хамтрагчдын зүгээс тэр тусмаа илүү энэ харилцаа руу чиглэсэн зүйлсийг алхмыг хийж байна. За дээрэс нь ер нь тань руу маш их татагдаж тэмүүлж байгаа хүн нь бол хамтрагчд нь гэж харагдаад байна. За харин та бүхний маань өөрсдийнх нь байгаа байдал бодол мэдрэмжийн хувьд ямар байна вэ? За ингээд үзэхэд харилцаа ер нь их сэргсэн хүмүүс харагдаж байна. Яг нөө шинэ харилцаанд орсон гэхээс илүүтэй өөр энерги шалгалтын дээр гарч ирэхэд шинэ харилцаанд орж байгаа юм шиг харагдаад байсан боловч яг та хоёрын маань энерги хөндлөхийг хувь тусгсан ингээд аваад үзэхээр өнгөрсөн хугацаанд яалтчгүй ямар нэгэн зүйлээс болоод энэ харилцаа жоохон унтарсан байсан бол буцаад энэ харилцаа гайхалтайгаар сэргийж эхэлж байгаа харилцаа гэж харагдаж байна. Яалтчгүй та хэд маань гэр бүл аль биесээр гэр бүл болоогүй байгаа гэрлэг байгаа ч гэсэн дундаас өв хүүхэдтэй ч юм уу эсвэл хамтран амьдраад удчихсан тийм хүмүүс байгаад байна. Тэгээ харилцаа бол одоо бол таны хувьд бол ер нь л та энэ хүн таны гэр бүл шиг мэдрэмжийг өгдөг, халуун дулаан мэдрэмжийг өгдөг байсан. Ер нь бол таныг төрж толдог тэр гэр бүл нь байгаад байгаа байхгүй юу? Тэгээ тааж энэ харилцаанд ер нь маш шийдвэртэй байдаг. Ямар нэгэн зүйл боллоо ч гэсэн та хоёр хоорондоо салдлах асуудал болсон ч гэсэндээ та энэ хүнийг сонгосоор л байдаг. Та энэ хүнээр бол маш шийдвэртэй байдаг. Тэгээд энэ хүн магадгүй танд юм урагшлах, эрч хөвч, урам зориг өгдөг тийм гайхалтай хосоод ээж магадгүй та хоёр маань биенийг нөгөө чирдэг, токсик тийм харилцаа гэхээс илүүтэйгээр энэ хүнтэйгээ байх юм бол та ингэж юу ч таагаад тулчих юм шиг тэг хэцүү зүйлс болсон ч гэсэн амьдралын хүнд хүчээр асуудал болсон ч гэсэндээ та хоёр ингээд хамтдаа энэ хүнтэй л байх юм бол таныг юу ч зогсоодохгүй. Тийм хүчрэг энерги гарч ирээд байна. Магадгүй ингээд та хоёр мөнгө санхүүгүй байлаа ч гэсэн гэр оронгүй байлаа ч гэсэн хамтдаа тэмцээл тэр зүйлийг босгоод ирэх хэмжээний ер нь маш урам зориг магадгүй таны ард зогсоод ингээд дэмжиж чадчихэдэг хүн нь энэ хамтрагч нь байхаа. Одоо жишээ нь ингээд та нэг жоохон сэтгэлээр унтсан байлаа гэл. За би юусэн ингээд амьдрахад хэцүү байна. Би энэ зүйлийг хийж чадахгүй юм шиг байна. Би энэ ажил дээр удаан тогтож чадахгүй юм шиг байна гэх тэгвэл таны хамтрагч одоо үгүй чи чадна штэ. Чи үнэхээр гоё, чи үнэхээр хүчтэй, чи энэ зүйлийг даваад гарна. Чиний цаана амжилттай байж чадна. Чи илүү ч хүртэх хэрэгтэй гэл ингээд таныг хасаагаал дүрлцүүлэл урам өгч яддаг ч юм. Ер нь их тийм харилцаа байна. Яг гоо тэгээд харилцааны эргэлдсэн зүйл байна. Гацалтанд орсон ч юм уу тийм мэдрэмж бол тань дээр хальт гарч ирж байгаа хэсэг зөөрийн тийм зүйлс бол байсан. Одоо
үнэхээр салдаг ч юм уу, нийлдэг ч юм уу те. Эсвэл нэг гомдоод за би ингээд энэ харилцаагаас ерөөсөө явлаа, саллаа гэсэн үеуд танд бол байгаагүй биш байсан байх. Дээрс нь бас ингээд нэг энэ харилцаа нутаг учиргүй болсон юм шиг, урагшлахгүй байгаа юм шиг гаццсан тийм мэдрэмж бол байна. Гэхдээ одооноос ахуулаад ер нь жоохон энэ харилцаа ингээд хасаад тэр чутгаараа энэ хүн тань руу илүү их үйлдэл хийгээд таныг гээд болохоор та бас өөрөө өөртөө итгэх итгэл нэмэгдэж чинь өөрөө өөрийгөө буцаад нэг гоё талуудаа гаргаж ирж ийн гэдэг юм уу. Өнгөрсөн хугацаанд жоохон ууралж бухимддаг байсан, стресстэй байсан, яах гэдэг нь мэддэхгүй зүйлс байсан бол та илүү одоо өөрөө өөртөө итгээд өөрийгөө дотоод хүч чадлаа эргээд сэргээгээд нэг тийм гоё өөртөө итгэсэн бүх зүйл дээр за би чадна, би хийчихье, би тэгчихье гэсэн нэг тийм эргэлзээгүй шийдвэртэй байгаа тийм гайхалтай зүйлс тань дээр гарч ирж байна. Таныг ялцчихгүй нэгэд хурцсан, урагшлуулсан, хойноос нь түлхсэн, дэмжсэн тийм энергиуд маш их гарч ирж байна. За одоо харин хамгийн чухал хэсэг болох та хоёр ирээдүйд гэрлээд доктортой амьдралаа аз жаргалтай байж чадах уу? Аль биесээр гэрэлж. За ингээд үцгээд та хоёр маань угаасаа л гэрлэх одоо нэг учрах ёстой хүмүүс гэдэг шиг. За би энэ дээр нэг ихэрдүүлч юм уу тийм заяаны хань гэж бол хэлэхгүй. Гэхдээ миний илүү харж байгаагаар бол яг заяаны хань илүү гарч ирээд байна. Заяаны хань имиж илүү гарч ирж байна. Тэгэхээр магадгүй угаасаа л та хоёр учрах ёстой хүмүүс байсан. Та хоёрын хоороог хамтдаа ингээд туулах потенциал байгаа харилцаа гэж харагдаж байна. Магадгүй энэ одоо нэг таны хамтрагч чинь таны заяаны хань болоод цааш явах бүрэн боломжтой гэсэн угаасаа заяаны ханад хэд харилцаа бол цаашаа гэрэлтийн хэмжээнд амьдрах хэмжээнд бол бүрэн байна. Гэхдээ бол яг тийм бас шулуун дардан замаар яваад аз жаргалтай өдөр болгон нэг тийм асуудалгүй проблемгүй аз жаргалтай байна гэсэн зүйл бол биш. Харилцаан дээр ямар нэгэн байдлаар гадны асуудлууд бас орж ирж тайдаг бас гомдоох, сэтгэлийн жоохон баг зэрэг ингэ шархлуулах, харамсуулах зүйлс бас байна. Гэхдээ харилцаа бол ер нь ямар ч нөхцөл дээр нуурж унахгүй л гэж харагдаж байна. Харилцааны жижиг асуудлууд гарлаа, үйл ойлголцлууд гарлаа, үйл итгэх асуудал гарлаа, магадгүй гадны нөлөөлөл ч гэсэн байна. Тэгсэн ч гэсэн та хоёр маань харилцаагаа эхлүүлсээр л байх нь. Энэ харилцаа ингэ шин юм шиг л хийсээр л байх нь гэж харагдаж байна. За модал заал ингээл төр салдаг тийм бүр дахиж хизээч эвлэрэхгүй гэл ингээл салсан ч гэсэн буцаал хобби бэрвэ гэл харилцааны эхлээл тэгэл. Гэтэ хамгийн гайхалтай надад ингэж харагдаж байгаа байхгүй юу? Та хэд маань үнэхээр мундаг хүмүүс байна. Хоёрдугаар бүлгийн маань яагаад вэ гэхээр энерги шалгалтын дээр ч гэсэн одоо энэ уншлагууд дээр ч гэсэн гарч ирж байгаа гэсэн бүх зүйл шин юм шиг ингээ эхлүүлж чаддаг. Өнгөрсөн хугацаанд та хоёрын хооронд ямар их асуудлууд, проблемууд, гомдмор зүйлс болсон ч гэсэн тэрнийг зүгээр л өнгөрсөнд нь үлдээж чаддаг. Тэгээ харилцаа дахиад бүр сууш нэр ингээ эхэлж байгаа юм шиг эхлүүлж чадаад тэр нь аюу их гайхалтай байгаа байхгүй юу? Хүмүүс ч нэг гомдлоо тээцэн тэгээд нэг тийм хосод маш их байдаг штеп. Буцаад нийлсэн ч гэсэн яг нэг өнгөрсөн намайг хуурч исэн, намайг гомдоож исэн, надаас өөр хүүхэнтэй ингэж исэн ийм харилцаа үүсгэж байсан гэсэн тийм гомдлууд их яваал тэгэл би биенээ нэг үзий ядаал харилцаас хэрэгсэн байгаа ч гэсэн өнгөрсөн дөх зүйлээс өгч ярьсаар л байдаг тийм хосууд байдаг. Тэгээд харилцаа нь илүү токсик болчдөг. Тэгсэн чинь та хэдийн хувьд гэхээр өнгөрсөн дөх зүйлс бол за өнгөрсөн үнэхээр л уучлалсан шиг уучлаад харилцааг эхлүүлж чаддаг. Тийм нэг энд магадгүй сэтгэл зүйн хувьд нэлээд төлөвсөн. Тэрсэн сэтгэл зүйн тэр зүйлсээ маш их зөвөр удирдах чаддаг хүмүүс байгаа. Тэр тусмаа хосын харилцааны тал дээр ч юм уу те өнгөрснөө хизээ зөхгүй байхгүй. Өнгөрснөөс хөвөл тэр харилцаагаа токсик болол хилан болол тийм биш. Зүгээр л өнгөрсөн зүйлсээ өнгөрсөнд нь хаяал буцаал. Үнэхээр мундаг байна. За одоо хэдүүлээ харин гайдал маань уучгаас ахвсуудын зөвлөмж зөвлөх юу байна вэ гэдгийг харцаач.
Хэрвээ type маань энд ингэж жоохон байгальтайгаа илүү ойрхон байя гэсэн хүмүүс байвал амар цугаалганд явъя гэсэн үг байвал яваарай. Та тэр хэсэг ганцаараа юм байгальд цагийг өнгөрөөгөөрэй. Тэг өөртөө бясалгаарай гэдэг жаахгүй. Тэгэхээр яг бясалгалаа нь юу юм бэ гэх юм бол та яг юу хүсэж байна вэ амьдралаас та яавал илүү аз жаргалтай байхаар байна. Тэрийг өөрөөсөө жоохон асуугаад тэг хэрэгтэй байгаа юм байна. Хүмүүсээс ингээд тусламж дэмжлэг хайгаад байлгүйгээр бас өөртөө таад бол магадгүй надыг харахаар угаасаа тийм хүчрхэг сэтгэл зүйтэй хүмүүс байгаад байгаа байхгүй магадгүй ингээд хүнээр газарчлуулгаар хэмжээнд биш өөртөө зүүн бэлэг өндөртэй ч юм уу өөртөө сэтгэл зүйн ажил хийдэг байж болно. За таарууд уншигч байж болно те эсвэл зүгээр юм бясалгал ямар нэгэн багш ментор ч юм уу тиймэрхүү хүмүүс бас их байж болно. Тэгээ өөрийнхөө хүчинд бас сэтгэх хэрэгтэй байна л гэсэн мессежийг илүү хэлүүлж байх шиг санагдаж байна. За өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөлөө эмчлэх хэрэгтэй гэсэн бас мессеж орж ирлээ. Тэгэхээр тэрнийхээ хүчээр таад маань одоо азчаад тийм гайхалтай хайрыг нээх болно өөрөөсөө яг баг зэргийн ингээд ууцаар тийм гомдол харамсал байх юм бол тэрнийг ингээд тавьж явал зүрх сэтгэл тэгээ бодлоосоо ингээд тавьж явуулаад тэгэх юм бол таад маань эргээд гайхалтай тэр хайрыг нэнэ гэдэг жаахгүй. Тэгэхээр таад маань тийм нэг бодож байгаа асуудлууд байх нь байна. Одоохондоо нэг ууралсан, уучлаашгүй тиймэрхүү асуудал байна. Тэгэхээр тэрийг ингээд сэргээгээ таадыг маань тэгээ тавьж явуулаарай амьдралаасаа гэсэн мессеж урж ирж байна. За тэгээ 2 дугаар группийнх маань илүү дэлгэрэнгүй мессеж ч юм уу хувийн уншлага авахыг хүсэх юм бол миний Instagram болон Facebook-оор холбогдоод хувийн уншлага аваарай. Одоохондоо миний цаг бол чөлөөтэй байгаа. Тэгэхээр таад маань санаа зовлтгүй хувийн уншлага авахыг хүсэх юм бол холбогдоод ороод ирээрэй. За бүгдэнд нь баярлалаа. 3 дугаар бүлэгнийхээ энэ шалгалтыг хийцгээе. 3 дугаар бүлэг. За 3 дугаар бүлгийн маань хувьд гэхээр ер нь таад маань энэ харилцаан дээр нэлээ удаа хүлээж байгаа болов гэсэн мессеж орж ирж байна. Тэгэхээр энэ харилцааг болгож бүтээх гээд ч юм уу эсвэл та хоёр маань надад яг орж ирж байгаа мессеж нь юу ингээ удаа хүлээгээд байсан бэ өнгөрсөн хугацаанд гэд тийхээр үр хүүхэд их хүлээсэн гэж харагдчихээн. За дийлэх хүмүүс маань ер нь хүүхэдтэй болох нь ч юм уу те хүүхэдтэй болохгүй хэдэн жил болсон байж болно. Гэхдээ үр хүүхэд их хүлээгээд байсан байна. Тэгээ үр хүүхэдтэй болохыг их хүлээж байгаас гадна ер нь хүүхэдтэй болъё доо гэсэн үйл хөдлөлийг маш их авч байгаа гэж одооноос харагдаж байна л да. Тэгэхээр яг хүүхэдтэй болдоггүй байсан бол энэ дээр нэг зүйл байгаа даахгүй сөрөг бодолтой байгаад гэсэн байна бас. Магадгүй ингээд хүүхэдтэй болохгүй байгаа нэг ингээд жил 2 жилтэй. Тэгээд тэрийгээ ингээд за би хүүхэдтэй болохгүй юм байна да. Би тэр ерөөсөө хүүхэдтэй болж чадахгүй юм байна. Эсвэл би тэр суугаа сайхан амьдарч чадахгүй юм байна гэсэн бодолтой байгаад байсан бол одоо харин илүү үйл хөдлөл авч эхэлж чинь зүгээр бодит байдал дээр. Тэгэхээр юу вэ гэхээр эмнэлгээр явж эмчлүүлдэг ч юм уу за хугацааг нь хардаг яг ямар байдлаар бид хоёр гэр бүл болохоор байна уу хүүхэдтэй болохоор байна тэр байдлуудаа илүү төлөвлөөд тэг бодит байдал дээр илүү үйл хөдлөл авч байгаа харагдаж байна л да. Одоо яг бодоол ингээл нэг хүлээгээл байгаа биш. Үнэхээр тэр болохгүй байгаа зүйлс дээр арга хэмжээ аваад хэлж байгаа хүмүүс гэж харагдаад байна. За тэгээд аль биесээ бас гэр бүлийн төлөвлөгөөд үр хүүхдээ сайхан гүйлгэж авсан ч юм тийм хүмүүс байж болно. Дийлэх хүмүүс дээр маань ер нь үр хүүхд гарч ирээд. Тэгэхээр шууд утгаараа таад маань гэр бүл болж байгаа үр хүүхдтэй болж байгаа хүмүүс байгаа болов. За болоогүй байвал энэ дээр үйл хөдлөл авч байгаа гэсэн утгаар илүү харагдаж шүү. Тэгэхээр таад дээр маань ялцчихгүй. Өнөөдөр гэр бүлтэй болох хүсэлтэй байгаа хүмүүс байгаа л да. За. Тогтмол ихний маань хамтрагчдын тайлыг хийх чинь сэтгэл
холбоотой явъя. Гэдгийг үзчихье. Энэ хүртний хүзэр маань ер нь бүх группүүд дээр маш их гарч ирээд байх юм. За миний уншлагатай бас холбоотой байхаа гэж таамаглаж байна. Яагаад гэхээр угаасаа уншлага маань энэ хүндэд гэрэлхүү гэсэн сэдвтэй уншлага байгаа. Тэр утгаараа ч тийм юм уу шууд 3 групп дээр маань 3 нэрнийх гарч иж байгаа харагдаж байна. За та хэдийн маань хамтрагчдын хувьд ямар бодолтой байна вэ гэх юм бол яг та хэдийг шууд хараад тийм дурлсан гэсэн мессеж орж иж байгаа байхгүй. Анхны харцаар хараад та хэдийг маань хараад ингэж дурлсан ч юм уу эсвэл маш хүчтэй татагдсан гэж харагдаж байна. Гэтэ яг энэ нь сэтгэл мэдрэмжийн хувьд ингээд амар татагдаал дурлал вау энэ хүн миний яг ингээд зайны хань байна гэхээсээ илүүтэйгээр зүгээр ингээд шохорхсон байдал бодгийн төвшөнд явагдаж байгаа байхгүй. Өнгөцгөн гүн үнзий биш хүхэн тэгэхээр нэг хөөх ямар хөөх охин бэ ямар гоё залуу ээ ч юм уу тэгээд ер нь энэ харилцаа эхэлж гисэн гэж харагдаж байна. Бусдаар бол урт удаан хугацаанд би бинээ таниал мэдээл татагдаал дурлал ингээл нэг зарим харилцаа чинь тэгж явдаг штэ нэг хідэн сар хаардаг ч юм уу шохорхол ихний байдлаар тэгж жаал нүг за энэ хүн тэр нь өөрхий би хүн өөр байж чадахгүй энэ хүн л миний ингээд үерх хэвээр суух хэвээр хүн юм байна. Ингээд ингээд тантыг харахгүй бол байж чадахгүй санаалцал ийм зүйлс бол над дээр хот харагдахгүй. За одоогийн байдлаар гэхээр таны хамтрагчийн хувьд жоохон стресстэй зүйлс байна. Энэ стресстэй зүйлс нь яг та гэхээсээ илүү санхүүгийн тал дээр маш их стресстэй зүйлс байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийн маань хувьд энэ хүн бол тантай уг нь урт удаан хугацааны харилцааг хардаг, тантай их гоё зүйлсийг эхлүүлэхийг хүсдэг, амьдралыг эхлүүлэхийг хүсдэг байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ одоо яг ингэ стресстэй байгаа өөрийн нэг сөрөг байдал руу татаад байгаа зүйл нь гэх юм бол санхүүгийн байдлаа гэж харагдаад байна. Тэгэхээр бодит байдал дээр шууд ингэ тантай суугаад гэр бүл болоод ингэ гэрээ хорон аваад бусдаа гарчээ за 2 өрөө байр 3 өрөө байртаа олъё тийм зүйлтэй болъё гэдэг ингээд амьдрал дээр бодит тийм зүйлсийг бий болгоё гэхээр энэ хүн маань ялцчгүй санхүүгийн тал дээр нэлээд асуудалтай проблемтэй байгаа гэж харагдаад байна. Гэхдээ энэ нь бол үүрд юм байна гэсэн үг биш. Ер нь яг энэ хүнийг шаналгаж байгаа, стресстүүлж байгаа зүйл нь гэх юм бол ажил санхүүг карьер тал руу байгаа даа. Тэгээ та хэд маань энэ хүнийг яг ингэ надтай тийм урт удаан хугацааны харилцаа харахгүй байна. Эсвэл ямар нэгэн сөрөг бодолтой байгаа бол тэр зүйлсээ бас сайн хараад битээ тэр зүйлс дээр жоохон ингэ сөрөг бодолт битээ автаарай. Танай хамтрагчдын хувьд санхүүгийн тал дээр нэлээд асуудалтай зүйлс байгаад байна гэдэг мессеж л орж ирж байна. Тэр нь бол та хэдээс хамаарсан зүйлс ерөөсөө биш байна. Сайхан мэдээ. За одоо та бүхний маань 3 дугаар бүлгийн маань хувьд ямар байна вэ? Энэ харилцаан дээр ерөөс сэтгэл хэр байна? Ингээд үзсэн чинь 3 дугаар бүлгийн маань хувьд гэхээр юм байна. 3 дугаар бүлгийн маань хувьд гэх юм бол ер нь нэг тийм за надад орж иж байгаа мессеж гэх юм бол 3 дугаар бүлгийн маань өөрсдөө их аз жаргалтай хүмүүс аваад байгаа хгүй өөдрөг гэгээлэг нэг тийм гэрэл цацарсан ер нь л нэг тийм альва зүйл төр нэг тийм хүнээр хүлээж авдаггүй. Яа би одоо ийм юмгүй байна яанаас та эд хөрөнгөхгүй байна яана машин алганаад байр алга тийм ч юм алга гэсэн хүмүүс бол ерөөсөө биш. Та хоёр энийг надад энэ гарч ирж байгаа зүйлс нь юу вэ гэдгээр үзэл бодлын маргалдаан гарч ирж байгаа л да зөрүү. Таны хамтрагчийн хувьд гэхээр санхүүгийн тал руугаа илүү ингээд анхаарад фокуслаад тэн дээрээ санаа зовоод байгаа бол та хэд маань амьдралыг илүү нэг хайрын өнцгөр хардаг хүмүүс байна. Тэгэхээр хамтрагчдынх нь хувьд яг нэг хайрын хэлний арай өөр үйлчлэн танд ингээд сайн амар амгалан тав тухтай тийм бай орон тансаг амьдралыг өгч иж тэр хайраа илэрхийлэх гэдэг. Тэгсэн чинь тэр зүйлс нь одоохондоо тэр хүнд бэлэн биш байгаа болохоор стресстүүлж байвал харин та хэдийн маань хүсэж байгаа зүйл бол зүгээр л тэр мөнгө төгрөг эд баялаг бол та хэд яг чин утга за бүр үнэхээр сэтгэлийн хүнд юм бол аз жаргал биш ээ. Та хэд өөрсдөө тэрийг мэдж олоогүй болов.
Яг үнэхээр юу хүсдэг та хэд гэхээр та хэд бол орд хайш тансаг хаос гэхээсээ илүүтэй өрнө сэтгэлийн аз жаргал, баясгал, гэр бүл, халуун дулаан уур амьсгалыг хүсэж байгаа хүмүүс энэ 3 дугаар бүлэг дотор байгаа байхгүй юу? За энээс болж харилцаан дээрх маргаан үүсэж байгаа гэж харагдлаа. Та хоёр маань ингээд хоорондоо зөрчилдөөд байгаа юм байна. Ойр хугацаанд. Энэ юу ойр хугацаанд болоод иж болмагтгүй. Жохон хоорондоо тэмцэлтэй. Чиний зөв миний зөв эсвэл одоо нэг яг хамтрагчийн чинь нөхцөл байдал юм байгаад байгаа та одоо ингээ гайхал ер нь ингээд за миний утгаас одоо ингээд та тайлбарлах ойлгомжтой тайлбарлал яг идэх юм бол та хэд маань энэ хүнээс зөвөр л халуун дулаан гэр бүл үр хүүхэд аз жаргал тэр хайр халамжийг хүсэж бол нөгөө хүмүүс нь эсэргээр одоо ингээд юм болохгүй байгаа юм бол би ингээд байдгаараа хичээгээл мөнгө олохын тулд хичээгээд ингээд зүтгээд тахад ямар хэцүү юм бэ гэсэн тийм мэдрэмжийг аваад тийм ингээд ойлголцлын зөрүү гарч ирээд байгаа хгүй харилцаан дээр. Тэгээд энэс болоод ер нь үл ойлголцол хүүсэд байна гэж харагдчихээн. За энэ нь магадгүй та хэдийг эргэлзээр хөдөлгөж хийж болно. За үнэхээр миний суух юм уу биш үү те энэ хүн угаасаа надтай суух юм уу амьдрыг гэсэн бодол байгаа ч юм уу гэсэн маш их эргэлзээг дагуулж байна. Нэг бол хүлээлттэй. Гэтэ энэ зүйл болоодохгүй дууснаа та хэд маань харилцаа цоош нэр аягүй гайхалтай эхэлнэ гэж харагдаад байна л да. Тэгэхээр та хэд маань энэ хүндээ бол хайртай юу гэдэг юм бол хайртай та хэд энэ хүнтэйг аягүй сайхан харилцааг эхлүүлээд гэр бүлийг эхлүүлээд зохиогоод ингэ явахыг хүсэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар харилцааж байгаа үйл ойлголцол зөрчилдөөнтэй байгаад байна гэж харагддаг. Та хэд бол уг нь бол та хэд маань энэ хүнтэйгээ бүх зүйлийг шинэглүүлээд аз жаргалтай сайхан баймаар байгаа. Гэхдээ та хоёрын маань үйл ойлголцол энэ нөхцөл байдлын та хэдийг эргэлзэхэд хүргээд байна гэж харагдлаа. 3 дугаар бүлгийнхний маань мессеж үнэхээр тодорхой гарч ирж байна. За одоо хэвлээ. Энэ хоёр маань гэрлэхүү гэдэг юм. Уг нь бол та хоёр маань ингээд гэр бүл болоод гэрлээд аз жаргалтай байгаар хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Ер нь яг гэрлээгүй би одоо ингээд яг гэрлэхүү гэж үзэж байгаа болохоос биш. Ер нь бол яг аль бие ёсоор нэг бичигдээгүй, аль бие ёсоор хурмын ордонд очиагүй, аль бие ёсоор та гэрлэлтийн гэрчлэгээ аваагүй л байгаа болохоос биш. Ер нь баг гэр бүлийн түвшинд байгаад байгаа хүмүүс ихэнх нь үр хүүхдгүй байгаа болохоос биш. Би биний ингэж бараг л ихнэм нүгшээ боддог болсон хамтран амьдраад юу нуудсан ч юм уу те тийм хүмүүс их байгаад байгаа 3 дугаар бүлгийн нэр маань. За одоогийн байдлаар нэг сөрөг бодол мэдрэмж стресс энэ хүнийх нь нэг стресс байгаад байсан да. Тэгэд энийг ойлголцохгүй та хоёр маань ойлголцохгүй байсаар байгаад юунд хүрэх вэ гэдэг юм бол маш их сэтгэлийн дарамтанд хүрэх гэдэг. Сэтгэлийн дарамт гэхээс илүү нэг бодлын тийм дарамт. За бүх зүйл амар сөрөг бодолтой болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр та хэд маань ч гэсэн өөртөө яг тийм байдал руу орох гээд байна гэж харагдаж байна. Энэ хүний чинь сөрөг байдал нь та хэд бас нөлөөлөд буруугаар ойлголцоод тий. За угаасаа энэ хүн надад ингэж хайргүй юм байна. Надтай угаасаа суухгүй юм байна. Ингэж амьдрахгүй юм байна. Одоо л надтай ингэж гэрлэхгүй байгаа, надтай үр хүүхэдтэй болохгүй байгаа, надтай гэрлэлтэй баталгаажуулахгүй байгаа ч угаасаа битүүр баг суухгүй юм байна гэсэн мессежийг ингээд аваад тэгээд хүлээлгийн байдалд угаасаа орох гээд байна л та. Тэгэхээр энэ хосынхан нэг асуудал та хэд маань нэлээс хаад болж байна харилцаан дээр энэ сөрөг байдал нь. Сөрөг байдал энэ нөх сөрөг байдлаас гарч чадахгүй би баялаг болоогүй би стэмтэй болж иж би байртай болж иж би 3 өрөө байртай болж иж их хойлоо хүүхдтэй бол эсвэл хойлоо тийм байртай болж иж би яг эхнэрээ болгож аавн тий би ийм болж ижил хурмаа хийн гэд ботцсон байж иж болно. Тэгээд тэр байдлын таад маань ойлголцохгүй явсаар байгаад энэ харилцаа нэг хэсэгтэй шүү өөд гэсэн үг бол ерөөсөө биш сална ч гэсэн утгатай биш зүгээр яг нэгийг хүлээлгээд сэтгэлээ шаарах мэдрүүлэх гэдэг болно. Тэгээ та хэд маань эндээ гомдоод жоохон сэтгэлээр унаа сэтгэлээ шаарах амсчих гэдэг юм л та. Гэхдээ эцсийн үр дүндээ явах гэдэг юм бол харилцаа угаасаа л гэр бүл болох болно. Та хоёр бол гэр бүл болно. Аз жаргалтай байж чадна. Хүүхэдтэй болно гэж харагдаж байна. Тэгэхээр та хэд маань одоо энэ уншлагыг үзэж байгаа хүмүүс байх юм бол бас өөртөө энийг уншаад гэж сонссон юм чинь
Тэгэхээр таад маань эрэг байгаад арай жоохон цаг хугацааг нөгөө хүндээ өгөөд ч юм уу эсвэл өөрийгөө айгүй зөвөр ойлгуулах гэж хичээгээд тэгээд бас хичээгээд үзээрэй угаас юм хүн бол тантай сунаа гэр бүл болно л гэсэн хүн байгаа юм байна. За хэдүүлээ одоо танд өгч Oracle картын мессеж гарчээ. За альчгүй хүүхдтэй холбоотой мессеж орж ирж байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийн маань хүүхдтэй болохыг хүссэн хүмүүс ээж болно. За чи бол угаасаа сүнсний багшаа. Чи бус хүмүүстээ нэг сүнслүүдийг ингээ гэрэлтүүлж бусдыгаа ингээд сайн сайхан зүйлсд ингээд тарааж өгөх ёстой. Тэр тийм хүн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та маань өөрөө аялаад жаргалтай байгаад өөрийгөө нөгөө нэг илүү сайн сайхан энэ харилцаан дээр хамгийн их түлхэц үзүүлэхэд байгаа хүн нь юу вэ? Тийм бэ гэхээр та байгаа байхгүй юу? Та өөрөө айгүй өөдрөг гэгээлэг хүн байгаа учраас нөгөө хүний илүү ойлгоод айгүй ингээд зөвөр нөгөө хүнийг энэ жоох ингээд мэдрүүлээд ч юм уу те амьд би ийм байна гэж та ойлголцол тал дээр илүү ажиллах ёстой хүн гэдэг юм бол та яг ингээд зөрүүл байгаад байгаа юм бол энэ харилцааг илүү хүндрүүлээ тэгээ хий эндээ сэтгэлээ шарах өгөхгүй байгаа учраас та бас нөгөө хүнийг жоох ойлгоод нөгөө хүнд бас зөвөр тайлбарладаг ч юм уу тэр ойлголцлын зөрүүг гаргахын тулд ажиллах ёстой хүн нь та өөрөө байгаад шүү. Тэгжээш нөгөө хүнийг бас жоохон гэгэрүүлээд ч юм уу те. За манай одоо хамтрагч чинь энэ хүн маань 3 дугаар бүлгийнхэн маань ийм зүйл хүсэж байгаа юм байна штэ. Би ийм байх хэрэгтэй юм байна те. Тэгээд тэр хүмүүс маань харин илүү зөвөр хөдөлж зөв ойлголцох юм болов тэгж харагдчихэ. За чиний хүүхэд бол угаасаа деважинд аюулгүй байгаа. Бурхтын дунд, захиусан тэнгэрүүдийн дунд тэгж जैन. Тэгэхээр та хэд маань хүүхэдтэй болохгүй байх гэж санаа зовж байгаа ч юм уу сөрөг бодолтой байгаа хүмүүс байх юм бол өөсөө санаа зовдгоо та хэдийг маань зөв цагт нь зөв үед нь хүүхэд нь орж ирнэ. Та хэд маань аз жаргал гэрэлхийгээ бэлгэлээд ингээ ороод ирнэ гэд хүлээж байгаа гэж харагдчихэв. Тэгэхээр ерөөсөө хүүхэдтэй болохгүй байна. Би зээ болохгүй юм шүү гэсэн бодолтой тиймэрхүү хүмүүс байх юм бол анхаарал аваарай. Жохон цаг нь болоогүй байна л гэж харагдчихэв миний хувьд бол. За тийм ээ өөрсдийгөө бас ингээд буруу зүйлд ингээд татаад оруулчихгүй. Өөртөө зөв зүйлийг бас ойлгоод суралцаад дээрс нь таад маань айлуулах нэг ментор ч юм уу ямар нэгэн хүмүүсийн дэмжлэг аваад хосын зөвлөгөө ч юм уу тэгээд харин энэ ойлголтын зөрүүгээ за надад орж ирж байгаа мессеж чинь та хэд өөртөө бас ингээд хичээж нөгөө нэг читийн ийм баймаар он гэж нэг л ингээд зөрөлдөөд байгаа бол бас гадны дэмжлэгийг авахд гэмгүй байгаа шүү. Нэг хосын зөвлөгч юм уу гэр бүлийн зөвлөгөө өгдөг хүмүүс ямар нэгэн тийм зүйлс дээр одоо нэг нөхрийгөө бас арай өөр хүнийг хэлүүлээд үзэхтэй хамтрагч байгаа за ихнэрээ ч юм уу найз өхнөө тийм тэгэхэд буруутахгүй нэ тэгээ таад маань яг хинэн юу хүсэж байгаа юм бэ гэдгээ тодорхой гаргаж игээд тэн дээр тодорхой шийдэл авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яг нэгнийхээ юу хүсэж байгааг ойлгохгүй нэгнийхээ хайрын хэлийг ойлгохгүй тэгээд тэрнээ сайн болоод ингээд зүгээр л маргалдаа зөвөрлөлтөл гомд бидээ гомдох гээд байгаа харамсалтай зүйл харагдаад байх юм. За та хэд маань тэгээд хувийн уншлага авахыг хүсэх юм бол миний Instagram болон Facebook-ээр холбогдоод хувийн уншлага авч болно. Ойрын хугацаанд би завтай байгаа учраас та хэд маань асуудалгүй хувийн уншлага авахд ямар ч асуудалгүй байгаа. За энэ хүртэл үзсэн бүгдэнд нь баярлалаа.